цогцтой намуу зөвшөөрчих баг. Тэгээд энэ дараагийн засгийн газраа айл нам нь орж ямар одоо хэмжээтэй яаж байгуулахыг гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Парламент цогцтой бүх улсын намууд нээлттэй байна. Алын намтай хамтрах нь гэдэг хаалгаа одоо нэгэн таах шиг байна. Энийг одоо үүсч болохгүй. Ямар ч гэсэн манай үүсгийн хасан шийдвэрийн дагуу урилга санал бол манай нам тавих баг. Олон нэр явагдчих шиг тэгээд бүлэг дээр бус төрлийн номтойгоо ярих баг. Ер нь бол одоо бас энэ үндэсний хэмжээний намууд бол улс орныхаа ачааг үүржиж чадахгүй болж ял гэж надад ойлгогдож байгаа юм. Тийм учраас уг нь бол ийм цаг үед бол нэлээд дадлаг туршлагатай. Энэ улс орныхаа ажлын одоо хөнгөлөлт бэрхшээлийг аваад явчихар хэмжээний боловсрочсон ийм л хүмүүсүүд бол одоо энэ хямралын ард гарч чадах баг. Тэрнээс биш бүлэг парагчаараа хуваагаад өөрсдийнхөө уурыг даралтнаар бол энэ асуудлыг бол одоо шийдэж чадахгүй. Яг бүлэг амралтын илүүчтэй явж байгаа. Энэ бүлэг юу? Би бол энэ хэрэг болж чадахгүй гэж бодсон. Нэг нь өмнө болж чадаагүй шүү дээ. Нөгөөх нь бол тийм хэмжээнд бэлтгэж юм биш шүү дээ. Тийм, ер нь 2012 оны сонгуулийн бол цогцтой намуу зөвшөөрчих баг. Тэгээд энэ дараагийн засгийн газраа айл нам нь орж ямар одоо хэмжээтэй яаж байгуулахыг гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Парламент цогцтой бүх улсын намууд нээлттэй байна. Алын намтай хамтрах нь гэдэг хаалгаа одоо нэгэн таах шиг байна. Энийг одоо үүсч болохгүй. Ямар ч гэсэн манай үүсгийн хасан шийдвэрийн дагуу урилга санал бол манай нам тавих баг. Олон нэр явагдчих шиг тэгээд бүлэг дээр бус төрлийн номтойгоо ярих баг. Ер нь бол одоо бас энэ үндэсний хэмжээний намууд бол улс орныхаа ачааг үүржиж чадахгүй болж ял гэж надад ойлгогдож байгаа юм. Тийм учраас уг нь бол ийм цаг үед бол нэлээд дадлаг туршлагатай. Энэ улс орныхаа ажлын одоо хөнгөлөлт бэрхшээлийг аваад явчихар хэмжээний боловсрочсон ийм л хүмүүсүүд бол одоо энэ хямралын ард гарч чадах баг. Тэрнээс биш бүлэг парагчаараа хуваагаад өөрсдийнхөө уурыг даралтнаар бол энэ асуудлыг бол одоо шийдэж чадахгүй. Яг бүлэг амралтын илүүчтэй явж байгаа. Энэ бүлэг юу? Би бол энэ хэрэг болж чадахгүй гэж бодсон. Нэг нь өмнө болж чадаагүй шүү дээ. Нөгөөх нь бол тийм хэмжээнд бэлтгэж юм биш шүү дээ. Тийм, ер нь 2012 оны сонгуулийн